Манай эмээ 22 онд төрсөн, 1922 онд төрсөн. Одоо 102 настай. Тэгээд энэ урт насалж байгаагийнх нь яг бид нар бол ингэж боддог шүү дээ. Нөгөө залуу байхдаа нөгөө хөдөлгөөнтэй ажил маш хийжсэн. 40 жил усад асрах соёлогчийн ажил хийж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсан. Тэгээд тэтгэвртэй гарсныхаа дараа манай эмээ тэр улаан бохч гэдэг нөгөө Ховд аймгийн улаан бохчийн ашаан гэж байдаг байхгүй юу. Тэрнлөө би одоо хүүхэд байхдаа би ч одоо өөрөө 50 гарцсан. Тэгээд хүүхэд байхдаа эмээгээ дагаад тэр үед одоо манай эмээ чинь 50 гарцсан л байсан баг. Тэгээ эмээгээ дагаад тэр улаан бохчийн ашаан руу явган хөл нүцгэн их явдаг байсан байхгүй юу. Тэгээд нэг 4 литрийн бетоноор ашаан аваад аргалаа түгээд ингээд бид нар ач центр нэгээд араас нь гүйлдэд ингээд явдаг байсан. Тэгээд урт амьдралынхаа нэг яг би бас тэгжил боддгийн улаан бохчийнхаа ашааныг угаад хөл нүцгэн хөдөлгөөнтөө тэр нь юм болов уу гэж боддоо шүү дээ. Ер нь яг өглөө босоод ерөөсөө усуудаг. Усуухтаа тэгж нэг дор их хэмжээгээр ууддаг, баг багаар балгаж уудаг. Ер нь өдрийн туршдаа ер нь усыг баг багаар ууддаг. Тэгээд хоол идэхдээ тэгж нэг дор их хэмжээтэй идэхгүй баг багаар бас хоолоо зохицуулж идэн чансан одоо жигэнсэн хоол унд идэх, хайрсан уурсан юм идэхгүй. Тийм ерөөсөө л Монгол уламжлалынхаа дагуу тийм ногоотой өөрийнхөө Монголынхаа хөрсөн дургасан тийм ногоо тийм одоо өдөр тутмынхаа лавшаа гэдэг юм а тийм Монгол лавшаагаа л иддэг тийм хүн байгаа. Ер нь болохоор эртэлрүүд гэхээр бид нар яг жилдээ нэг цусны шинжилгээ өгөөд эхад үзүүлээд зүрхний бичлэг хийлгээд тэгээ би өөрөө эмч болохоор тэгээд тэд нарын хянангуудаа тэгээд нэг жаахан тархины цус хангамж сайжруулах, зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах нэг тиймэрхүү эм тарианууд хийгээд өөрөө ясаатай хүн болохоор тэгээд яг хөрхэнд дадамтай явчихдаг шүү дээ өөрийгөө. Ер нь бол сая нэг цусны сууг бөглөрөөд нэг чулууга бөглөрөөд нэг хаалганд орсон сэтгүүрт гэдэг мессажлбарт орсон байхгүй юу. Тэгтээ тэгээд наркозоо даагаад бас тэрнийхаа дараа айгүй хурдан тэнхрээд ер нь бол амьдралын хөвшил юунасаа болоод өөрөө их ясаатай хүн юм болов уу гэж боддгийг шүү дээ нэгэ. Өөртөө бас айгүй гамтаа, ариун цэвэрч, дэглэмтэй хоолундаа өөрөө тохируулж идэн хамгийн гол нь өөрт нь л учирч анцсан байгаа юм л да. Өөрийнх нь амьдралын зөв хөвшил, зөв хооллолт, тэгээ хөдөлгөөн өглөө босоод дасгал хөдөлгөөн бас хийн, өөртөө тохирсон гар хөлөө сунганд дээшээ доошоо нурууны дасгал хийн. Тэр нь бас өөрт нь бас нөгөө нэг эрүүл тийм амьдралын дадал болцсон болов уу гэж боддог шүү дээ. Яг хоо шинжлүүлэе гэж бодож ирсэн тэгээд бүртгүүлсээр нь ингээд тохиолдлоор 10,000 дахь хүм болж таарсантаа бас их баярлж байна. За баярлалаа. Баярлалаа.